Яг саяны залуугийн амьдрал дээр тохиолж байгаа шиг зүйл таны амьдрал тохиолж байна уу? Өглөө босоод гар утсаа бариад, өдөржин гар утсаа бариад, бас орой унтахаас өмнө хүртэл гар утсаа бариад энэ асуудалтай та хэр ойрхон байгаа вэ? За тэгвэл технологи бидний амьдрал дээр маш олон давуу талыг бий болгосон боловч бас нөгөө талдаа маш олон сөрөг талыг авчирсан. За тэгвэл бид нар энэ асуудлыг шийдэхин тулд тодорхой хэмжээнд шийдэхин тулд 3 жижиг зөвлөгөө өгье. Нэгдүгээрт тодорхой цаг хугацаанд л ашиглах. Та гар утсаа, технологи, за нөгөө талдаа интернетийг, сошиал медиаг тодорхой цаг зориулсан цаг хугацаанд ашиглах. Өглөөдөө 30 минут, оройдоо 30 минут. Хоёрдугаарт зорилготой ашиглана. За өөрөөр хэлбэл та сошиал медиаг ямар нэгэн байдлаар хүний бүтээсэн зүйлийг харах биш, өөрөө бүтээгч байж контент бүтээхийн тулд тухайн контентоо судлах, хайх, эрэлхий, хэрхэн сайн их вэ? Энэ талаараа судлах талаар контентийг бүтээгч талаас нь харж бий болгох. За 3 дугаарт ямар нэгэн утасгүй, ямар нэгэн интернетгүй цагийг та өөрийнхөө амьдрал дээр заавчгүй бий болгоорой. Ялангуяа орой унтахаас өмнө 2 цаг, орой унтахаас өмнө 3 цагийг интернетгүй, утасгүй цагийг бий болгоорой. За энэ 3 зөвлөгөө бол таны амьдрал дээр сошиал медиа, интернет гар утсны хэрэглээг тодорхой хэмжээнд багасна гэдэгт би итгэлтэй. За ингээм амжилт хүсье.